За тэгэхээр ер нь бол хүмүүсийн хамгийн одоо дурсамжтай үе нь бага нас гэдэг шүү дээ тий. Санаандгүй унсан сармуусандаа хүртэл хүслээ шивндэг байсан тэр бэлтгэл насныхаа тухай хуваалцахгүй юу? Ямар хөрх асуулт тий. Бага насны юм хамгийн дурсамжтай зүйл гэвэл одоо яг ингэ бодохоор яг олон хүүхдүүдийн бага наснд магадгүй тохиолддог байсан байж болно. Гэхдээ яг миний бас яг тохиолдсон зүйл яг цагаан сарын буузаа хөлдөөгөөд гадаа гэрийнхэн гадаа салхилаад байж хата яг орцны гадаа төмрөний хилээ нааж исэн наалцсан мөр хилээ нааж исэн. Яг тэр дурсамж яг одоо яг надад талбаас хамгийн үлдсэн дурсамж санагддаг. Тэр үед яг аам маань сандарснаа гарч ирээд шууд ууцтай тал хил маань тэндээ үлдээд одоо ингээ ургасан. Тэр их сайхан дурсамж байна. За миний хувьд гэх юм бол баг бахтай нөгөө нэг гэрийнхээ толинд хоол иж явахтаа хүртэл ингээл за одоо ийм хоол энэ за тэгэхээр одоо ийм амтлагч чинь за ингээр хоол маань ийм болно гэд ганцаараа яриад зургатаар гарч байгаа юм шиг толинд хараад ийм юу барьчаал өдөрлөг барьчаал дуулаад би өөрийгөө од болсон гэж жүжигч ингээл айгүй их төвж төсөөлж мөрөөдөж ингэж ирсэн яг тэр үед нөгөө нэг аав ээж маань харчаад за миний охин одоо шууд урлагийн хүн бол биднэрт чамайг дэмжиж юм чи охиноо л та урлагийн юу болгох шүү гэл тухайн үед тэгэл юу нэг тийм өөрөө л амар ингээ гой байгаад идэг. Тэнгууд аав ээж бас дотроо тийм бодож ин гэдгийг мэддэггүй. Тэгэл аав ээжээр тэгээ хэлэнгот бүр баярлал. Тэгэл нэрэл би урлагийн хүн болно. Би заавалчгүй бас урлагийн хүн болоод дүрээ мөнхлөн нэдэргээл амар мөрөөддөг байсан. Тэр дурсамж хамгийн одоо дурсамжтай. Дандаа хоол хийж явахдаа ганцаараа яриад, камертаа ярьж байгаа юм шиг яриад дуулаад тий. Энэ дурсамжууд хамгийн гой дурсамжтай юм болоо. Дурсамж биелээ болж мөрөөдөл болсон. Тийм тэгдэг байсан. За янзын хичээл үед багтаа ямар хөвгт байв? За би бол аавын охин байсан. Ер нь ирэх. Тэгээд бага насны дурсамжууд гэвэл хөвгчлөлтэй тоо томшгүй. Тэгэл нөгөө ээж авдаа загнуулахтай ангидаг мингдэг. Зангидж орно. Тэгэл үд харуул шууны үд харуул миний үд өмөд гэж болно. Дарааш мараш тийм. За хамгийн хөвгчлөлтэй юуны хөдөлгөөн нэг түүхээс ярил л да. За манай ээж аваа хоёр нөгөө бараанд явдаг 8 хийдэг. Тэгээ баян онгорт манайх тэгээ нөгөө ихчтэй хоёр л байсан юм чи ихчтэй хоёрыг нөгөө манай эмигийн төлтөөгээд эмигэнд манай бас нэг үейлэгч идэг гэсэн байхгүй дог гэгээд тэгсэн чинь яг хөтэ би чи нөгөө нэг тэр хоёр жоохон насны ойрын болохоор нийлдэг тэгээ намайг нэг жоохон жих гэдэг. Тэгэл юм дугуунч гал явал орхиод тэнд нь гомдоод би одоо нөгөө манай эмиг их гэр ороод байсан алхаад явж байгаа нохоо төгтөд тэгээ нөгөө нэг хөөгтхөрийг яасан чи манай нөгөө хоёр ихч араас явж исэн юм билээ л дээ намайг хараад тэгс чи ийм өндөр заяа. Одоо тэр үед чинь л надад тийг санагдаж байгаа амар өндөр. Тэр хашааг би яаж тавснаа мэдэхгүй. Нөө айсан давчаад. Тэгээ даваад эргээд хараа зогсоод идэх байхгүй гэсэн чи болоо хоёр их чи гүйж байгаа байхгүй юу. Амар дөө нохооч өгч гүйжсэн чинь нэг нь ингээд даваалцтай гараал ирж байгаа. Нэг нь чи гацсан жоохон бондгор байсан. Одоо уучлаа гэхгүй. Нэг гацсан нөгөө хашааг дээр чи гацсан. Тэгээ муугаач гэж бит хоёр бөө юм болсон чинь би ингээд тэр чиг авцраад тэр чиг хайсны нэг хашаанаас унаа тэгээд татчих хөтлөө нэж. Ана уучлаарай гэж тий. Тэгээ ингээд нөгөө тогчоод яаж чадахгүй юм чи нөгөө чи бондгор нөгөө чи яхаа мэдэхгүй гараач яа манай хаслаа мэдлэг гэсэн чи би байж үз. Ингээд тэр чигээр тэр маа амар хөвчлөлтэй байсан. Тэр сая санаанд орлаа. За миний болохоор юу би нөгөө багтаа амар ууртай бронхтой хөвгтэйс аахгүй юу. за Ер нь амар ууртай нэг уурдал ингээд солиотой юм шиг болчдөг. Тэгээд чи хэдэн настайлаа? 10 настайсан баха. Ихчтэй ингээд хэрэлж байгаа байхгүй юу? Хэрэлдэхээр ингээд ухаанчлаа алтаал ингээд амар бронх хөдлөхөөр хамнаас ус гарчдаг. Тэгээд цусан тогтохгүй. Тэгээд юу шүүгэнээс заазуур аваад их ч ингээд баян ингээд бариад яашдаг. Би чамааг аална яг удаа аална. Эсвэл би балконоос өсчлээгээ балконоор ингээд заазуур бариагээ суучдаг гэсэн байхгүй. Тэгээд нэг өдөр яг тэгээ сууч чи хамнаас ингээд цус гарцсан балкон дээр заазуур бариад сууцаа их цаагаас орлоо би дотроос төрчихсөн маа. Бид нэг борон төртөөсөө баггүй юу. Тэгсэн чинь аав доороос ойрлоод би айсан тол балконоос унахаа шахаа тэгээд газ гүйж ирээд намайг хойноос ингээд татаад тэгээ маргааш нь аав наа мэдчлээ гэж ихчрүү дахиж заазуур байж дайраад бронх хөдлөө. Шивэр амар Айчтай төгөөс. одоо хаагаа юу. Тэгээд тэрнээс хойш аавдаа нэг хит хилээд үлж аваад тэгээд дуураа ингээд барьж сурч байгаа хгүй юу. Тэгэхгүй бол тэгээ бас 12 настайдаа тэр чи сургуулийнхаа хүүхдийн тархийг хаглаад нэг охинтой хэлж байгаа. Чи шийдсэн.
Тэгээд одоо нэг арай гайг болж байгаа. Тэгээд бор өндөрт таах нөгөө Ц штэ. Одоо Ц гэж яддаг штэ. Ц чи бор өндөрт нэг амар одоосоо юу юм бэ? Бор өндөр нь юу юм? Хинтээ. Яасахгүй юу ч. Тэндэл бүр амар од заяа тий. Хүн болгоо орж хааддаг хоол идэж мэддэг. Амар гоё газар байсан аахгүй тэр үедээ. Тэгээд аав ингээд тийшээ ордлоо гэж тэгэхээр ерөөсөө банертай амар нийлдэг нэг бабуулаа штэ. Бабуулаач нэг тим бид байсан юм. Банертай ингээд тоглож байгаа бол яг аав цанаас Ц орыг борко гэдэг байхгүй гэрийнхаа Ц орыг борко гэдэг юм уу хашаад авлаа нөгөөдгөө шидээл хойноос нь гүйж очоод ямар олон дурсамж байдэ. Амар ишүүд хөхтэйс юм аа нилээ ууртай. Одоо ч гэсэн нэг тийм уураа барьнаа л тийм юм бэ. Тэгээ манайх уурлуулчихлахгүй шүү. Тийм юм байна. Алуулах юм байна ёо. Би ч одоо энэ кино дээр энэ хүнийг нилээ уурлуулж байгаа шүү дээ. Би тэр кино дээр даалалцсан. За ингээд Girls киноныхоо ерөнхий найруулагчтай уулзаад байна. Киноныхоо төслийнхөө талаар яриач. За манай Girls төсөл маань яг жилийн өмнөөс эхэлсэн. Тэгээд өнгөрсөн авар эхнийхээ бүлгийг маш амжилттай хийгээд яг үзэгчтэй сегменттэй 10 жилийн хүүхдүүдтэй охтуудад залуучуудад яг хүртэх ёстой хүмүүстээ хүртэж үзсэн байгаа. Тэгээд 2 дугаар бүлгийнхаа зураг авалтанд орчоод ерөөхдөө дуусгах байж байна да. Тэгээд манайхаа зочсонд маш их баярлалаа. Кино зураг авалтаа танилцсанд. За тэгвэл Girls 2 кино маань хизээ одоо үзэгчдийн хүртэл болох вэ? За Girls 2-ыг Mogul Pictures болон Nomadi Pictures хамтран гүйцэтгэж хамтарч ажиллаж байгаа. 2 сарын 20-оос IPTV-гээр гараад эхэлнэ. Тэг. Яг манай Girls 2 кино, ер нь Girls төсөл маань ер нь эцсийн зорилго нь яг гэр бүлэрээ суугаад аавтайгаа, ээжтэйгээ, дүүтэйгээ, эмээтэйгээ, өвөөтэйгээ яг гэр бүлэрээ сууж байгаа. Хогоор тажидаа суулгаж байгаа тийм. Яг ингээд гоё үзэхэд хамгийн зөв таашаалыг, хамгийн зөв мэдрэмжийг, хамгийн зөв хүмүүжлэгдэндээс авахулна. Эцэг эхчүүд манай хүүхдүүд нэрээ ийм байдаг шүү. Энэ насны ийм асуудлыг нь ойлгох хэрэгтэй шүү те. Нэрээ хүмүүсийн нөхөрлөл ийм гоё нандин байдаг шүү гэсэн. Тэгээд охтуудад эргээд бүх эмэгтэй хүмүүс ээж болдог учраас эргээд энэ нь маш том сургамж, зөвлөгөө, сургалт тийм хүмүүжлийн маш зөв ёс суртахууныг л тавьж өгч байгаа юм да. Ийм л давуу талтай, ийм л онцлогтой төсөл байгаа да.